чинь нэг бодлын зэгцэл чинь үйлдэлийн зэгцлээс эхлээл бодол зэгцлэхээр үг зэгцэрдэг те үг зэгцэрхээ үйлдэл зэгцэрдэг. Энэ буцаа дахиад бодолтой нөлөөлдөг. Энэ хүн чинь чухал юм болоо те. Гэхдээ мэдээж гаргаж явах хэрэгтэй шүү дээ. Энд чинь гэхдээ бас гаргаж байгаа нэг хэлбэр. Сайн байцгаана уу сонсогчдоо. Хүүг тэнгэр подкастын ээлжид нэгэн дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээ подкаст бүрээрээ бид бүхэн бас онцгой нэгэн аялгау дуу хоолойг бас сонсогч та бүхэнд хүрэхийг зордгоо. Тэгээ энэ удаагийн дугаарт маань Мачо уран бүтээлч. Юмафа, блесай. Сайн байна уу. Тэгээд хүрэлцэн ирсэн байна. Тэгээ юун төрөнд бас подкастэнд маань оролцооч гэсэн саналыг айгүй гоё эргээр хүлээж авсан. Мачодо баярлаа гэж хэлье. Тэгээд подкастаа эхлүүлье. Тэгээд надаа ингээд хоёлаа ингээд бие биенээ танихгүй ирнэ уцаар ярихад шууд айгүй нэг юм гоё хандлагатай хүн шиг санагдсан байхгүй юу. Тэгээд ер нь хандлага хэрэг чухал юм ба. Хоёлаа энэ талаар гоё яриагаа эхлүүлье. За баярлаа. Тэгээ өөрсөнд хамгийн дөрөнд их баярлаа. Тэгээд хамгийн гоё одоо зүйл бол өсөж мэдээж хандлага шүү дээ. Attitude бол everything гэдэг нэг бүсэлүүдийн нэг байдаг бас. Одоо ялангуяа орчин үед харилцааны одоо бидний одоо энэ харилцаж байгаа энэ хотод нийгэмд бол хандлага бол хамгийн чухал. Хандлагаас хандлага, харилцаан сайрлцаа. Тэгээд сонсогч та бүхэнд өнөөдөр юм төргий. Тэгээд ийм гоё одоо студид бүр анх удаага орж ирээд би бүр ингэ мэл гайхаад цэл өхөрнө гэдэг шиг те. Ямар гоё юм бэ гэл байгаас уу. Хоёулаа баг ажил яриад амжлаа шүү дээ. Тэгээд ийм сайхан одоо Монголын анхны радио, хамгийн анхны FM, Хүүг тэнгэр FM одоо дахин одоо rebranding хийж дахин эхэлж байгаад маш их баяртай байна. Тэгээд энэ бол бас нэр төр хэрэг юм. Тэгээд бас Монголын регийг биднийгээ тоож өрсөн. Баярлаа. Баярлаа. За Мачогийн хувьд ойрын сан сайхан юу байна? Хоёлоо эхлээд бас ярьцлага хийя гэж ярьж байхад нэлээд завгүй байх шиг байсан. Тэгээ хоёлоо сая нэг явчаад ирснээр дараа хэлээ. Явахаас бүр төрөл лонг бичгээсэн шүү дээ. Хохот явчаад ирсэн. Хохот яваад найзынхаа номны нээлтэнд очиод оролцоод монголчуудаараа нэлээд олон баг 20-од хүн очиод тэнд бас өөр Монголын ахын дүүстэйгээ Монгол ахын дүүс нь гоё очрон золгож те гоё ном нээж их гоё урлаглаг өдөр байлаа, артлаг өдөр байлаа, оюун санааны өдөр байлаа тэр бүр. Тэгээд мэдээж оройн одоо after party-нд бол мэдээж Монголын уран бүтээлч толгон өөр Монголын уран бүтээлч хамтран дуу болж хуурдаж ингэж гайхалтай сайхан өнгөрөөсөн. Тэм явдлын дараа эргэж хоёлаа ярьж уулзч байна. Гоё штэ тий. Ялангуяа одоо өвөр Монгол за хойноос ахын дүүс байна тий. Тэгээ биднээс соёлоороо урлагаараа биднээс нэг одоо гэр бүл байх боломжтой байх хичнээн одоо хил байгаа ч гэсэн тий. Тэрэн дээр бас би их одоо юу гэх юм одоо их хайртай гэж явдээ. Бөөн хайрлаа шүү дээ. Тий. Ялангуяа бидрийг илүү их хайрладаг юм шиг надад санагддаг байхгүй юу? Яг үнэ бидний их хүндэлтэй биднийг одоо хайрладаг бас бидрийг байгаад маш их баярладаг. Ягаад гэвэл ард бидний одоо голомт байна гэж үздэг. Учраас үргэлж биднийг сонсож одоо Монгол дуунуудад их хит болдго юм байна. Их шиг дээр их болно. Сая бас миний нэг дуу Алтан жаргалах битэрийн Тата гэдэг дуу тэнд их шиг дээр бас нэлээд хүмүүс сонсогдсон хөрсөн байна. Бараг хит болсон гэж биш. Тэрийг сонсох сайхан байлаа. Гоё хэлээ. Тата явуугасаа хүмүүс айгүй их сонсч илээ. Гойж дуу байлээ. Тэгээд би YouTube руу ороход бол яг хоёр хувилбар байх шиг харагдсан тий. Тэгээ эхний хувилбараас надад айгүй гоё санагдсан. Яг үнэ. Тэр дууны тухай соёлоо яриагаа эхэлчихв. Ер нь дуу хууртай ер нь хизээ холбогдов. Хизээ энэ хөгжмийн урсгалжийг л дуртай болов. Бас өөрөө уран бүтээлч болж одоо ингэж бэлтгэгдсэн байж тээ өөрийгөө зориулсан байна. Энэ ер нь хизээнээс эхэлж байна. За хөгжмөнтэй танилцсан маань бол бүр жоохон осоо тэгэл ерөөсөө тэр чихвчтэй хөгжим, Walkman, систем хөгжим те. Үгүй яг систем хөгжим үе хөгтөлтэй касет масет те. Арай пензнээс жоохон хойно. Тэгээд хөгжимд бүр ингээд дурлсан гайхалтай зүйл. Хөгжим бол бүр чихвчний салтгал хөгтөлөө л та. Ингээл явж байдаг те. Тэгээд тэр үед чинь нэг дөнгөж Walkman гарч ирээд CD player нь, касет player нь гарч ирэхэд ингээд батарейгаар гоё сонсож байгаа. Ямар нэгэн юмнаас тоогоор хязгаарлагдахгүйгээр сонсож явах надад амар таатай гэдэгсэхгүй. Ингээд гудамжинд ингээд гоё хөгжим сонсоод явах шиг амар гоё юм байхгүй. Тэгээд гоё чихвч олж авах гэж их боо юм болдог. Тэгээд дууг их бичдэг, дууны номуудыг их хөргөлж хайдаг бүр. Яг л тийм гоё амар дурлал сонсдог байсан үе. Бүр тэр чинь бүр 9 8 наснаас эхлээл угаасаа.
Ер нь бол 5 настайгаас цэцэрлэгээс хөгжимтэй найзалж бүжгэлдэг байсан. Хөгжмгүйгээр бүжиг байхгүй. Тэгээд хөгжмөдөө танилцчихсан. Тэгээд илүү хөгжим рүүгээ дуурлан одоо гоё рэпер болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Бүх хүүхдүүдэд адилаар тухай тий. Тэгээд сайхан рэпер болохыг хүсч рэп суперстар болохыг хүсдэг мөрөөддөг байлаа шүү дээ. Угаасаа нэг бидний үеийнх нь нэг тэр давлгаанд яг ингээд бүгдээрээ нэг өртсөн гэх юм уу одоо гоё байсан л та тэр орцолгон хамтлагтай тий. Найзууд болгоно нэг юм дуу хийсэн ч юм уу. Гоё дурсамжтай байдаг тий. Mongolian Best Dance Crew гэдэг одоо Монголын хамгийн анхны бүжгийн том одоо шоу үндэсний телевизээр маань 2009 10 он. 10 он жилж жилтэй. Цацагдчихсан. За тэрэн дээр Beatnik Family гэдэг одоо ялагч багштай тий. Тэ манайх бас одоо сайхан өрөөлөөр ялсан. Тэр амар өрсөлдөөнтэй шоу болсон. Тэр бол үнэхээр одоо хамгийн том хайлайт буюу одоо хамгийн оргил тэр Монголын бүжгийн гудамжны бүжгийн хөгжмийн оргил үе байсан. Prime time гэж одоо яриад байгаа. Тэр үе дээрээ их том тэмцээн хийсэн. Үндэсний телевизээс Mongolia's Best Dance Crew гэдэг тэнд 25 шилдэг хамтлаг оролцсон. Тэгээд тухайн үеийн бүхий шилдэг хамтлагад оролцсон. Одоо punk and rap, hooligans тэ мөртчон тэгэл арга билег танд үйлчлэн гэл. Тэгээд манай хамтлаг Beatnik Family гэдэг хамтлаг маань нэг юм юутай тэ Beatnik Family Beatnik гэр бүл гэл. Би яг тэр үед бас яг нөгөө хүлээж агаад яг үздэг тэр контент. Цирк дүрдэг байсан шүү. Тэр үнэхээр өрсөлдөөнтэй бүр юм. Ялангуяа яг тэр үед би бас өөрөө нөгөө нэг юм гоё бүжигтэй клип үзэх дуртай. Тэгэл нөгөө тэр үед ч одоо хүүхдүүд чинь урлагийн үслийг янз бүрийн юмд бүжиг бас айгүйх бэлдэж ордог байсан үед яг үстэй хандлттай тий. Бүжиг л амар дуртай. Тэн дээрээс яг өөрийнх чинь бол яг анх харж ирсэн. Тэгээд сүүлд яг реги урсгалаар бас дууран бүтээл тавиад эхлэхэд энэ нөгөө бүжиглдэг залуу байна штэ гэд. Ер нь бүжиг дуу хоёр бас яг нэгт холбоотой юм шиг санагдаад идэв. Ялангуяа одоо энэ Монголд одоо дууран бүтээл хийж байгаа рэперүүд бас бүжиглдэг байсан рэперүүд бол нэлээд зөндөө байдаг байгаа штэ. Одоо орчин үед бас нэлээд байгаа. Тэгээ гудамжны бүжиг маань өөрөө нэг рэп бүжиг буюу одоо break бүжигээс үүсэлтэй. Одоо рэп гэж одоо Монголд нэрлэгдээд байгаа тэр бүжиг маань маш хөндөр хүчийг авч таагаар танд үйлчлэмшээ одлох хүслэнгээр бол үнэхээр ингээд бас том циркүүд юу том одоо ивент хоолой дүрдэг байсан байгаа. Тэрний дараагийн одоо хамгийн том циркийг дүүргэсэн одоо тэр болсон шоу бол Mongolia's Best Dance Crew. Тэгээ энэ нь болохоор нэг рэп нь халагдаж одоо юу н гудамжны бүжиг буюу яг тэр хип хоп house, popping, locking, the funky style, electro, break dance тэр яг Монгол утгаараа өгсөн он жилүүд байхгүй. Тэнд яг бид нар чинь флаш моб хийгээл те яг гудамжны бүжиг яг орвил үед одоо гой залуу насныхаа яг өсвөр насныхаа хамаг цагийг өнгөрөөж тэнд бид одоо аягүй зөв бүжгээр боловсрсан. Тэр чинь бас нэг хамт олон болж одоо хүүхд залуучууд бол тэнд бас төлөвшөж штэ тий хамтарч ажиллаж байна, багийн ажиллагаа хийж байна. Стол нэг чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлж зааланд хамаг цагийг өнгөрүүлж хөлсөө гаргадаг тий хоорондоо бүжгээр өрсөлддөг, найз нөхөрлөдөг холбоодууд үүссэн. Тэгээд нийлээд флаш моб хийдэг, ийм найрамдлын ихтэй амт энэ бүр ингээд маш гоё цогцороо илүү нэг шинжилсэн төвшөнд хөгжсөн үе нь л дээ. Тэгээ тийм тэрнээс гарсан маш олон одоо уран бүтээлч бас одоо өөрчлөлт болж байгаа. Жишээлбэл одоо манай punk rap-ийнхан байна. Punk rap-ийнхан угаасаа дуулдаг байсан те. За тэгээд DJ Crazy Hooligans-ийн маань DJ Crazy маш мундаг Crazy talk гэдэг DJ talk маш мундаг Crazy turntable буюу пензар тоглодог DJ бас Монгол тавар те. За тэгээд манай Doid дүү байна. За одоо энэ манай Young Moji байна, бүгд бүжиглдэг байсан. За Kai маань хөтлөгч болж байна. За Sash гэх рэпер дүү байна. Зэгцэгаан богдос электро бүжиглдэг байсан. Ингээл миний мэтчлэн амар олон уран бүтээлчтэндээс гарсан байхгүй. Одоо би гэхэд бас электро бүжгийн холбооны яс нэг гишүүн байсан. Одоо reggae. Бүжиг тэгэхээр хүнийг бас бүжгээр хичээллэхэд бүтээлч байхад нөлөөлдөг зүйл байна уу? Тэ. Энэ бол нэг амар том мэдрэмж, амар том гоо зүг сургаж өгсөн. Ер нь бол гудамжны бүжгээр хичээлдэг залуучууд бид нар бол дандаа урд нь алхдаг байлаа залуучууд стил имижийн хувьд, swag-ийн хувьд, бидний хувцлалт, бидний имиж, бидний
явдаг байлаа Улаанбаатар те. Бид нар одоо хамтлагаараа электро бүжиг холбооны Tech Prosky хамтлаг, Kai бид нар нэг бүжгэлдэг хамтлаг байлаа. Тэгэхэд бид нар шото цамцамсал фантамаар алхахад өндөр юутай төрөтэй кет өмсөл алхахад найр скини джинс өмсөл алхахад тэр чигээрээ ганд бариадаг байлаа гэл те. Дагуу ийм одоо юуг тодорхойлдог байлаа шүү дээ. Тийм байна. Тэр бас гоё те. Би ч гэсэн яг тэр давлгааг дагсан л. Анхдагч нь суужсэн биш үү? Бид нар ч тэгэл маш гоё яг үед нь байж таарсан гоё. Гоё бас миний үеийн залуучууд маш гоё хөгжүүлсэн одоо. Зөндөө олон крүүүүд өссөн шүү дээ. Тэгэл Амирийнхан байна, электробч холбооныхан байна, Hooligans break dance-ийн байна. Funky style Dream Big Family байна гэл. Энэ бол үнэхээр гоё дурсамжууд. Тэгээ үндсний телевиз бол бас надад аяга ороод ирэхэл тэр дурсамж бүх юм орж ирж байна тэр үнэр. За шаарлаа шүү. Тэр гоё үнэр те. Гоё яг энэ л байдаг нэг юм орчны. Манай зочид бас хэлээлээ. Нэг юм гоё нэг орчин байд юм аа нэг дулаахан те нэг юм хувир арина нэг модны үнэр чим шиг нэг тийм. За тэр үеийн одоо хүүхд одоо мужиг рэп дуу хөгжим бүх зүйл дуртай байсан. Одоо хүүхд одоогийн мачо болсон байна шүү дээ. Тэгэхээр одоогийн мачог яг хин гэж тодорхойлох вэ? Ер нь мачо юу өсөж байна? Мачо гэж юм бэ? Тий одоо урлагтаа багасаас ингээл бүжгээр дамжуулан, рэпер дамжуулан, одоо регегээр дамжуулан явж байна. Одоо бас Монгол реге хийж байна. Тэгэл ер нь бол угаасаа одоогийн мачо бол илүү Монгол тал руугаа. Монгол өв соёлоо дээдлсэн, үзэл санаагаа дээдлсэн. Ер нь философи маань юу юм бэ? Бид хин юм бэ? Тэг өмнө нь бол өсвөр насндаа бол хөвчлэн гадны хөгжим, гадны соёлыг, харийн соёлыг дээдлсэн, нэгт тавьсан байсан бол одоо бол ингээд өв соёлоо нэгт тавьж, үзэл бодлоо нэгт тавьж, үзэл санаагаа нэгт тавьж бидний түүх, үг, соёл энэ соёлын үнэт зүйлүүдийг бид нэр яаж авч үлдэж болох вэ гэдэг талаар одоо тунгаадаг хүн болсон байна л да. Яаж хадгалах вэ? Яаж цааш нь үлдээх вэ? Яаж өөртөө бас гоё суулгах вэ? Яаж ойлгох вэ? Яаж суралцах вэ? Тэ? Яаж дараа нь заах вэ дээр ойлгож мэдэрч ижил хуваалц зааш шүү дээ. Би чиний нөгөө наматик подкастыг сонссон байхгүй. Тэрэн дээрс чиний нэг үг надад аягүй хүрсэн. Нөгөө харийн соёлыг зөндөө судлаа. Тэгээд өөрийнхөө соёлыг үнэтэй гэдгийг ингээд мэдлээ гэд хэлжсэн чи яг надаас ингээд дотор үлдчихэж. Тэр үнэхээр ялтчгүй бид нар Монголоос гараал явхад бид нар хинбэ болох байхгүй юу. Тэгэхээр дотроо бид нар энэ дээрээ сайхан дунгаа дотроо бид нар өөрсдийгөө тархлах стан болов тий. Энэ бол ингээд Монгол бол үеийн үед ингээд оршин тогтноод байх хэвээр маш том халуун голомт юм шүү дээ. Тэгээ эннийхээ бид нар зочлон байх хэвээр мó тий. Гал нь байх хэвээр мó, өрдөх хэвээр мó тий. Энэ дээр бид нар их тархлаатай байх үе маань бас ирж явах шиг байна. Ялангуяа одоо энэ интернет хөгжснөөс хойш маш олон төрлийн соёл, маш олон төрлийн гой дуу гэж зөндөө байна шүү дээ бас тий. Гайхалтай. Тэр болгоныг бас ингээд бүгднийг сонсоод байгаа нь бид нар бас өөрсдийгөө бас илүү татах хэвээр болоо гэж зүгээр надад бодогдоод байдэ. Тэгэд наматик подкастын тухай бас яриа. Мача наматик подкаст та ер нь яаж холбогдож одоо тэр төслийг хийсэн бай. Дээрээс нь маш олон гайхалтай зочдтой ярьсан. Тэ? Тэр зочдынхаа бас гоё зочдоос үлдсэн тэр нэг гоё сэтгэлдээс би түүнтэй олцож. Тэгээ би одоо хөгжим бүжиг дуу хоортой бол олон жил нөхөрлж хайрлаж дурлаж шүтэж тэгээд суралцж явж байгаа. Энэний хажуугаар одоо л нөгөө нэг яаж хэрхэн суралцах вэ гэдэг. Өв соёлын талаар таньж мэдхийг хүсээд заавал мэдснийхаа дараа биш мэдэж байхдаа мэдэх гэж байхдаа хийгээ эхэлчихье. Яг надтай адилхан мэдхийг хүсэж байгаа зөндөө залуучууд бий болж байгаа юм байна. Монголоо ирж байгаа байхгүй. Гээсэн зүйлээ ирэх гэдэг. Золоорох маань ингэж хэлсэн. Би яг энийг энэ төслөө энэ бол Nomadic Seeker гэдэг төсөл байхгүй. YouTube channel Seeker гэдэг төсөл. Seeker гэдэг нь одоо эрэлхийлэгч, эрэл хайгуул хийгч гэсэн. Нүүдэлчин эрэлхийлэгч гэсэн утгатай төсөл байхгүй. Тэгээ энэ төслөө нэг ахтайгаа хамтран хийгээд хамтрагч ахтайгаа хамтран хийгээд зөвхөн подкаст биш аяллаа. Миний анхны санаа бол за би бол өв соёлыг бол үнэхээр мэдэхгүй юм байна. Гэхдээ ирмэлзэл байна, хүсэл байна. Тэгэхээр энийг мэдэхгүй зүйлээ мэдэж авах эрэл хайгуулт гарыг. Тэгээд өөр дээрээ туршаад контент хийгээд, влог хийгээд, аялын влог хийгээд, ярилцлага подкаст хийгээд. За тэгээд бас ингээд Nomadic quiz буюу асуулт хариурын таавар явуулаад.
За Чингис хааны өвөг хэн гэдэг вэ гэдэг ингээд асуултанд нь хариулвал бэлэг өгөөл те. Нилээн ингээл хотын гудамжаар явсан. Тэгээ энэ бүхэн маань нөгөө л нэг хүсэл эрмэлзэлээ. Тэгэл баг мэдээд баг хүн чинь ингээд нэг жоохон юм мэдээд ирэхээр аюу гоё болоод илүү ингээд тэрийг хуваалцмаар санагдаад тэрийг илүү өргөн далаастай мэдмээр санагдаад тэр яг үе подкаст маань гарч ирж байгаа. За үнэхээр томчуудтайгаа ярилцмаар байна. Авж үлдэх хэрэг нь авж үлдмээр байна. Тэгэл яг энэ сэрхүй одоо ингээд гоё эргэж харж байгаа гэсэн зүйл ярьж байгаа. Энэ нэрл хайгуул томчуудаас яалтчгүй ханараасаа тийм суралцахгүй ах гэж нэрээсээ суралцахгүй болохгүй маань эхэлчихсэн. Тэгээд маш мундаг хүмүүстэй сайхан уулзсан. Тэгээд нэг сизон буюу 12 дугаар гаргаж амжсан. Тэгээд одоо Хөх тэнгэр радиод оролцохдоо энийг ярьж байгаад их таатай байна. Тэгээд энэ маань YouTube дээр сайн явсан. Бас хүмүүс сайн хүрсэн байлаа. Тэгээд яг энэ бол нэг хэлбэр. Энэний хажуугаар дуу хуураараа өгөх хэрэгтэй байна. Тэгээд ер нь бол тэгээд Nomadic Reggae-ийг санаачлаад энэ тэгэл Nomadic-тайгаа холилдоо л байгаа. Тэгээд энэ дунд бас ингээд золоо ярахтаа уулзсан, зөвлөгөө авсан. За Ёлкахтайгаа уулзсан, зөвлөгөө авсан. Субутайтайгаа уулзсан. Subutai Pictures бол гахалтай яриа. Өрнөс бит хоёр бол яг нэг тийм үдэл санааны хувьд амар таардаг найзууд контент дурлж найзалсан. Түүхийн энэ подкаст Subutaiгаас бол маш их мэдээлэл авсан. Яг энэ их гоё түүхийн тухай бүр мэдлэг гэж хэлмээр байгаа байхгүй. Яг түгэж байгаа. Яг үнэхээр супер залуу. Тэгээ амар гоё номонд гарцсан байгаа одоо. Тэр одоо байнга л зүгээс гэх тий. Манай ингээ хөхт байхгүй. Оо тийм үү. Тэгээ би орооч гээд тэгсэн чинь цаачаа бас нэлийн завгүй байгаа юм л. Гэхдээ ер нь бол орноо л гэж байгаа байхгүй. Тийм. Цаачин бол гайхалтай. Үнэхээр ярилцсан хахад миний үеийн залуучууд бидний үеийн залуучууд ийм мундаг сайхан залуучууд бий болж байгаад ирээдүйд итгэл эргээд цаашаага тэр дүүнертэй бид нар те манай хүүхдүүдтэй үлдэх боломжтой байна. Don't give up. Бид нар тэгтээ мача бол ингээд бас контент бүтээгч байгаад байна. Дээрээс нь өөрийнхөө мэдж байгаа зүйлийг бусдаа юм хуваалцах сэтгэл байна штэ. Энэ сэтгэл ер нь амар их чухал юм байна. Ер нь одоо ингээд бодоод байна. Өөрийнхөө нэг гаргасан жижигхэн алдаан дээрээс сурсан зүйлээ ч гэсэн бусдад хуваалцах сэтгэл, бусдад тэр нэг өөх сэтгэл бидэрт айгүй хэрэгтэй юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Энэ талаар ер нь юу гэж боддог вэ? Өөрөө бол бас яг энэ хуваалцах төрлийн шиг надад санагдлаа. Эхлээд хуваалцаж мэдэхгүй байж байгаад хуваалцаж байгаа байхгүй юу? Нөгөө л нэг унаа босоо алдаанаас ухаарлаж суралцах. Эхэндээ бол тэгтэл ер нь бол энэ чинь уламж нэг өвөөс ирдэг те гэр бүлийн хүмүүжнээс ирдэг зүйл. Гэхдээ тэгэл нэг мэдэхгүй үе тэнэг үе байдаг штэ. Би бол 20-од насаа бол гэхдээ энэ бол зүгээр алдаа оноо байсан. Гэхдээ оноо нь илүү байжээ. Тийм учраас мэдэх зүйлөө мэдэхгүй зүйлээ мэдэж авъя. Тэгээд тэрийг хуваалцъя. Хамгийн гоё зүйл бол нэг өөртөө тогтоох зүйл бол заах гэж байгаа штэ. Тийм. Өнөөдөр нэг юм сурсан бол дүүдээ очиад нэг зааж үзүүлдэг те. Тэнгүүд өөрөө илүү дахиж авч үлддэг. Өөртөө тогтоохын тулд. Тэгээд угаасаа өгөхгүйгээр авах ямар ч үндэслэл байхгүй. Монгол нүүдэлчтэй үзэл санаа бол угаасаа өгөх сэтгэл дээр тулгуурладаг. Өгсөн хүн авдаг. Гэхдээ тэр нь авахын төлөө өгж байгаа юм биш. Өгөхийн төлөө өгж байгаа учраас энэ өөрөө эргээд одоо ирэх холбоотойгоор авагдцсан л байж байгаа те. Өгөх тусмаа яг буцаад ирэх одоо үр дагавар нь бүр илүү гоё өрнөлөө өгдөг юм шиг санагддаг шүү дээ. Надаас тэг санагддаг байхгүй. Хаяа нэг хүмүүст үнгүү туслана шүү дээ. Одоо үнгүүч байх уу? Одоо өөрийнх хийж чадах зүйлээр хүнд хэрэгтэй байх мэдрэмжид би амар дуртай болж байгаа юм. Одоо хүнд туслах, хүнтэй хамтарч ажиллах. Тэгэнгүүт тэрнийх нь одоо жишээ нь үр дагавар нь надаа яг ингээ буцаад ирэхтэй ямар нэг байдлаар миний одоо бодож исэн зүйл нэг юм эвэгдсэн юм шиг бүтээд байгаа юм шиг нэг юм одоо кармагийн хуйлч юм шиг те надад тэг санагдаад байгаа. Өгөх дотор бас бид нар чи ярьдаг шүү дээ. Загсыг өгөхөө, загсыг барих аргын зааж өгөхөө. Гэтэл сүүлийн үед миний бодож байгаа өгөлт бол загс барих сэдлийг төрүүлэх гэдэг л хамгийн том өгөлт юм байна. Алийн ч өгж болно. Бүр цаа дотор нь болж шүү дээ. Алийн ч өгж болно. Загсыг яг шаардлагатай хүнд бол загсыг өгсөн дээр. Яг шаардлагатай хүнд бол загс барих аргын загаад өгсөн дээр. Яг ихэнх хүмүүст бол зүгээр сэдлийн дөрвөлөх. Тэр урмын өдөөх те. Тэр нь хамгийн
чухал зүйл юм байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ манай контентын соёл одоо санаа бол гадарлуулчих гэдэг санаа байна. Гадарлсан хүн доторлдог юм байна л да. Тэгэхгүй бол гадарлаачгүй нөхдүүдийг загнаад байх дүүнэрийг хож үе загнаад байх хэцүү. Ийм байна, тийм байна гэдэг хэцүү. Тэгэхээр гадарлцсан хүн чинь явандаа доторлдог. Одоо энэ миний өв соёлоо эргэж харах болсон суурь бол манай өвөө эмээтэй холбоотой. Зундаа бич унган хотын хөвгт манай өвөө эмээ намайг зундаа нэг хөтөд дагуулж авчдаг. Өвөө эмээгээ хөвгт учраас тэгээд намайг танихгүй байл сар хайчдаг гэсэн. Тэр надад хэцүү байсан тухайда би уйлж гомдож үлддэг байсан ч бис нэг дасан цагчих гадаг байсан тий. Тэр хоёр ахын өвөө эмээ маань ямар ухаантай байсан бэ тий. Танихгүй байл та таньдаа нэг өдөр танилцал за хөвөө өлтөө чи бид нар цаашаа аялж байгаад эргэж ирээд авъя. Сар үлдээчдэг тий. Тэгээд хоньны хөвгт болдог тий. Хонд явдаг, морь унд сурдаг. Тэн чинь айлын хөвгтүүдтэй арга ухаан олцдог. Отын хөвгтүүдийн чих бөөрлөх нь тэнд аргыг болно шүү дээ. Хэдэн эмээгээс үлдсэн ч гэхээр тэнд бас эвэхэ эвтийг нь тааруулж өгөн тий. Гоё аргыг нь болно. Тэндээс л миний одоо энэ өв соёл руу эргэх зүйл юм. Тэгэхээр нөгөө гадарлуулах төр суурь, урмыг нь, сэдлийг нь, цөөрийг нь жоохон ч төгцсөн байхад эргэж харахгүй байх үндэслэлгүй үндэсгүй байгаад л байгаа юм л да. Тэр л одоо манай контентын хамгийн зорилго байсан. Өндөр сонсоод өнгөрчих болно те. Маг галт хомсорт нэг юм үлдчихлээ. Тэнд чинь зөвхөн би хэлсэн юм шиг өвөө эмээ нэлцсэн байгаа. Монгол улс ямар нэгэн нөхцөл байдлаар хүн ингээд мэдээлэл авцсан, суурь мэдээлэл авцсан байхгүй. Тэгтэл нэг өдөр банк дизайнерууд маань жишээлбэл Монгол соёл нь бас гоё юм байна. Энийг гоё дизайн болгох, орчин үед улам гоё болгож өгье. Дэлхий рүү гаргая. Нөө сэдлийн төрүүлэхээр тэр нэг удаагийнх биш. Нилээд удаагийн магадгүй бүр юм дадал зуршил болж үлдэх үз яах юм биш тий. Тэмэл зорилттой. Бүр цаад утгаар нь бодож шүү. Гэтэ яг бас яг аль цаг үед яг аль нь хэрэгтэй вэ гэдэг дээр бас тий шүү. Бодож үзэхэд бол яг тал бүрийн л хэрэгцээл байгаа юм байна тий. Гэтэ тэр мэдрэмжээр харж байгаа л за өгөхстой яалтчгүй л өгөхстой. Загас нь бол шаардлагатай байдаг шүү дээ. Тийм тий. Тийм тусыг бас өгж л байх хэрэгтэй. Хүнд яг нэг юм хэрэгтэй зүйлээрээ туслах мэдрэмжт би бас амар дуртай байхгүй. Тэрэндээ амар одоо юу гэх юм энэ бас амар чухал зүйл юм шиг санагдаад байгаа. Энэ талаар дээр юу гэж боддог вэ? Тийм шүү дээ. Одоо тэгээд ялангуяа хүн оюуны хэрэгцээ амар их болж эхэлж байна. Ялангуяа залууч бид нарт. Зөвхөн залуу Улаанбаатар хот биш. Бүх хотын залууч бүх хотч тийм байна. За Сингапурч тийм байла. За Америкт ч гэсэн очиход бас за хүний өмнө айланд олцод ирсэн. Хаасаагүй адилхан энэ оршихуйн одоо эсвэл энэ back to the nature буюу байгаль руугаа эргэх тэгээс үндэс рүүгээ эргэх энэ үзэл санааны хүсэл эрмэлзэл айгүй их одоо цангагдж байна тий одоо дутагдж байна. Тэр энийг бол энэ цангааг бол тайлах болов эрэлт хэрэгцээ бол нэн шаардлагатай байгаа юм байна. Тийм учраас бид нар ч бүгд хотчлтын бас давуу талж байгаа ч сул тал байгаад байгаа. Энэ бол одоо бачимдал, бохимдал, стресс, нерв тий энэ зүйл талд очиход л арилдаг жишээ нэ тий. Улаанбаатараас гарахад л стресс дагаад байхгүй болчдаг тий. Гоё тэнгэр хараа од ширтгэхэд л Гэтэ Улаанбаатар маань гоё их одоо хоттой хайртай. Тэр гоё бивч залхаж яваад санаж ирэх сайхан. Залхаж наач хэрэгждэг үг биш шүү тий. Тэгэхээр энэ их орон их нутаг заал ер нь л бидний энэ байгаль, бидний энэ өв соёл, өвгдийн үлдээсэн бүх зүйл үзэл санаа энэ бүх зүйл бол гайхамшигтай зүйл байна. Энийг бид нэр харин одоо гоё модернизацаар, инновацаар тий шинжилтээр бас авч үлдээе. Тэгэхгүй бол дараагийн үе бол тоохгүй яг үнэ хэлдэг. Гэхдээ үндсэн хөлбөрөөрөө байлгүй яах вэ? Яг тэр оригинал буюу яг үндэс суурьаараа байсан хөлбөрөөрөө байна. Энэ бас хөлбөр нь байг. Тэгэхээр энэ нэг жоохон бидтэй болох ч тий. Тэгэхээр дүүнер сонсон тий. Тэгэхээр эн чинь гадралцж байгааз гадралцсан хүн чинь явандаа тэр оргийн сонсч үзмэр санагдах байхгүй. Тэр доцорлон гэсэн үг шүү дээ. Үндсэн одоо анхны хөлбөр нь юу вэ тий? Одоо энэ юм байна. Дахиад яах вэ гэдэг асуултууд гарч ирэх юм байна. Тэр өөртөөгөө бас хөлбөрийг гаргана. Унаа-баса дууны тухай хоёул бас яриа. Унаа-баса дуу надаа яг үндсэн агуулгын хувьд бол яг бидний амьдралд байгаа зүйлийг тий яг ингээ гоё юм урлагтайгаар гоё мэдрэмжтэйгээр тэгээд одоо клипний хувьд бол бүр тасархай амар бүтэлч клип байсан. Үнэхээр гоё нүд байсгасан. Энэ дуу ер нь яаж бүтэх болов? Энэ дууны одоо сэдэл хэзээс төрөв? Тэ унаа босоо бол яг л миний унаа босоо гэдэг чинь уусаал унаа босоо юу алдаа хэлж байгаа шүү дээ. Дууга алдаа гэж нэрлэх гэжээлээ. Алдааны тухай дуу бичсэн. Өөрийнхөө амьдрал дээр тулгуурласан алдаа. Тэгээ зүрхнээс гарсан үгнүүд, яг амьдралаас гарсан мөртүүд. Гэтэл алдааг нь нэрлэхээр
биш болчиход байсан Тийм байхгүй. тийм. Гэтэ алдаа гэдэг дуу байдаг. Байдаг бас зөндөө байдаг. Дээрээс нь би чинь Монгол рэг хийж эхэлчихсэн. Яг анхны маань дуу байхгүй. Унаа босоо бол миний одоо Magic Reggae гэдэг одоо стайл үүсгэж байгаагийн. Анхны одоо дуу учраас Энэ тэгэхээр дуу нь өмнө бүтсэн байсан гэсэн үг. Тэгээд энэ чинь бүр яг үнэ хэлэхэд 2015 онд бичсэн байсан дөө. Клипийн 23 онд. 21 онд 22. Тэр авцсан тий. Одоо бүр өвд шиг ах нар шиг юм мундаг оёо санамжгүй юм да. Тэгээд унаа босоо гэж нэрлсэн. Ягаад гэвэл алдаа бол яг хүний уналтч болдог, босолтч болдог тий. Тэгэхээр унаа босоо юм байна гэдэг. Тэгээд энэ бас эрэл хайгуул хийж байгаа л болсон нэрлэлтэй. Энэ дуу бол компанич дээр, улсадч дээр, хүндч дээр тий гэр бүлтч дээр уналтууд байдаг. Уналтгүй босолт гэж байхгүй. Дандаа босно гэж байхгүй. Дандаа унна гэж байхгүй. Тэгээ энэ дууны хоёр мөрт нь яг голын дуунаа илэрхийлж байгаа буюу алдахгүй байна гэж юу ах вэ? Алдаад л байна гэж юу байх вэ гэсэн юм урмын үг. Reggae ч өөрөө бас юм. Энд reggae үзэл санаа шингэсэн байгаа. Монгол үзэл санаа шингэсэн байгаа юм л да. Монгол үзэл санаа бол яг ингэж гоё. За reggae бас хамгийн гол нь бол тэр don't give up, буучихгүй байя те. Бүх зүйл сайхан болно гэдэг үзэл санаа штэ. Тэгэхэд энэ шингэсэн энэ урмын байдал нь зүгээр санаа зовлт гэж алдсан байж болно. Гэхдээ босч нөө. Монгол үзэл санаа бол энд чинь яг бид нар яг мөн чанарлогоо орох гол зүйлүүд бол энэ алдаа хийсэж бид нар алдаа гэж үздэггүй те. Хүнийг алдах эрхийг нь өгдөг. Тэр юм хэрэгчлөөтэй ханддаг. Залуучуудаараа ялангуяа бид нар сургаалтч хүртэл байдаг шүү дээ те. Алдах насн дээр нь алдуулаа наа залуучуудаа те. Тэгжиж сурч авнаа гэх. Тий. Өөрөө алдсан хүн чинь өөрөө босдог байхгүй те. Өөрөө унсан хөлтөө өөлдөг. Өдгөөг өвөл босдог шүү дээ. Татая дууны тухай дэлгэрүүлвэл дуучны алтан жаргалтай бас айгүй гоё хамтралыг хийсэн. Энэ дуу ер нь яаж бүтв? Энэ дууны тухай бас манай сонсогчдод хүргэж. Татая үнэхээр таатай бүтсэн дөө. Татая ер нь яг юм яг дуунууд сонио амар хурдан гарчдаг. Зарим юм мэх дууншин. Зарим юм бол функ гал гарчин те. Тэр бол яг өөртөөсөө саккал орох хэвээр юм орж ирэл гарч байгаа те. Тэр цаг үеийн тохироо алтан жаргал ах маань энэ дуу чинь бид нар бүр долуулаа их гэжсэн. 7 хүн байя гэж мэгэлээ. Тэгээд өөр уран бүтээлчтэй. Өөр уран бүтээлчтэй байж байгаа. Тэгээд ах битэр яг ойлгоно. Энэ бол алтан жаргалын санаа ахгүй санаа нь яг юм төсөл хийя гэдэг. Тэгээд энэ нэрийг бас манай алтан жаргал ах битэр нэг продюсертай л да. Соёлоор гоё. Тэгээ соёлоор гоёнтой хамтраад алтан жаргал ах маань хамтраад тэгээд намайг санал болгоод тэгээ олон уран бүтээлчд байя гэж жагаад алтан жаргал ах битэрийн продюсер нэг байгаад тэгээд за мен онда мөнтэйгээ аяа ихлэ хийгээд мөн хэрднэгч маань тэр гоё алтай хатгыг тоглоод та. Тэгээд цаанаасаа юмнууд нь гоё болоод та. Тэгээд үгээ бичих гээл би нэг алтай хатаг орж иртэл нэг болж өгдөг. Тэр үуч афробит орж ирчих гээд. Тэгэнгүүт алтай хатаг ороод ирэнгүүт айгуу гоё аялгаа нь гоё бүр илүү гоё ороод ирэнгүүт надад юмнууд ороод ирчихсэн. Тэгсэн чинь манай продюсерийн хүү энэ аяыг сонсоход их таатай байна гэдэг. Тэгэнгүүт надад таатай ямар таатай вэ? Шууд нөгөө нэг болохгүй гацсан үгнүүд чинь цаг 30 минут дотор бүгд орж ирэл тэр гэл. Тэгээ миний өөрийн үгэлтийн үгнүүд гайднууд маань гараад ирчихэж байгаа. Үндсэн дахиалтын дуулт үгийг бол манай Мананда мөн бичсэн байдаг. Хонин цагаан үлнэ гэл. Хон цагна хонос ирсэн хүүхэн гэл те. Тэгээд энэ ингээд аюу хурдан сайхан бүтсэн дуу. Тэгээд хоёр хэлбэрээр хийгдсэн. Тэгээд ингээд одоо хүртэл өөр монголч дээр аль хөлбөр нэх гоё хүмүүст хүрч байгаа. Маш гоё. Гоё хэлээ. Ялангуяа одоо ингээд бид нар одоо ингээд олон юм дуу хөгжим сонсох тусмаа бид нар илүү их дотгошоо өнгөсөн хэрэгцээтэй тулаад байгаа байхгүй тий. Тэг яг энэ гоё аялгаа тэр нэг мэдрэмжийг өгж байгаа дуу шиг. Энэ одоо дууны мөртөд миний өөртөө аюу дуртай дуунууд нь тий. Мөртүүд нь төмнөрөө хөдөө байхад хотод таатай. Төгжирсэн хотод байхаар хөдөө таатай. Угсаал тийм шүү дээ. Баадан болоо бүгд хотоос гараа авчихаар хотод их гоё байдаг шүү дээ. Дийлсэл гоё зам бүглэрээгүй.
бүгдээрээ хотод байж хахад хөдөөгөр өгүүлж гисэн аялахад их гоё таатай. Яг наадмын амралтын үед байгаа ш та нэг 5 хоног амардаг тийм. Нэг тэр үеэр хотод байх үнэхээр гоё. Яг энэ нэг чөлөөтэй. Энерготэй. Яг нэг социализмын үед нэг гоё чөлөөтэй цэвэрхэн хотод явж байгаа юм шиг тийм. Тэг гол нь бүглэрэл байхгүй болохоор хамгийн гоё. Бүглэрэл байхгүй. Тэгээд хаач утсан машины зогсоолоод хаваас дуртай газараа зогсоол тийм. Тэгэл ингээл ганцаараа яваал ингээл дэлгүүр оронгууд ингээл хинтээж тарахгүй нэг л нэг тийм эзэнгүү хотын ганц хүн юм шиг тийм гоё. Нэг тийм амар амгалан мэдрээд. Тэгэл дахиад бужигнд 9 сар гарсан. 9 сараас амар бужигнд бүр яг 8 сарын бараг 8 сар гараад ер нь бужигнад эхэлчихэж байгаа юм шиг санагдав. Тэгээ хүүхдүүдийн дуу хоолой тэр чагаа их гоё байдаг шүү дээ. Намрын нөгөө за бүх юм эхэллээ даа гэл. Яг бороо ороод яг юм гудмаар алхаал. Тэгээ намар нэг юм гоё дулаахан байдаг шүү. Яг тэрнэр таатай. Үнэр. Үнэн таатай. Үнэн таатай. Мачогийн хувьд дуунууд байна. За Мишель гэсэн дуу байна. Намрата бас хамтарсан 2 дуу байсан тий. Тэгээ Намрата 2 3 ч дуугаа тэгээд Намратагаа одоо би анхны рүүгээ дуугаа Намрата хамтарч эхэлсэн зам гэдэг дуу. Зам гэдэг энэ the road буюу Заяаны зам дээр гэдэг үгнээс санаа авсан дуу байхгүй юу? Синглчүүдэд зориулсан дуу. Зарим нь бороог мэдэрдэг бол бусдын зүгээр нордог. За бусд нь яг хөөх тэр юм л мэдэрдэг байгаасаа. Хүн болгон адил хүч хэлбэрт ордог. Хүслээр явдаг нь ховч хаард нь харин тийм байгаасаа гэл. Төсөөлөж миний найз ирээдүйн харин маань тийм байгаасаа гэд. Намратагаа гоё миний бас алтан бортноор гэж ярьдаг. Тэр олон цаа Америкаас суугаа аялын тохиол төрөөс дээрсэн. Сайхан хүмүүстэй хамтарч дуулдаг дуртай би. Сол одоо ер нь ховор дандаа хамтарлаад байдаг. За Мишель бол бас Намратаарын гоё. Мишель бол би гэрийнхнийгаа санаж одоо битсэн дуу байхгүй. Тэгээ би найлуулах дуунуудаа нэг 2 мөрт багтаачтэй. 2 мөртөн дээр одоо дуун дээрээ задлаад болчтой. Тэгээ 2 мөртөн дээр дуугаа тодорхойлдог. Тэр үний унаа босоо гэдэг шиг. Мишель дээр болохоор хичээх үйл болгон мишээх зүйл болно гэдэг. Эзээч аял заяач гэсэн утга л да. Гэхдээ миний хэлбэр байхгүй тийм. Хичээх үйл болгон мишээх зүйл болно гэдэг. Тэгээ энийг ингээд хичээх үйл болгон мишээх зүйл болт юм байна гэдэг. Арай нэг гоё rhyme шиг болгоод те. Урт болгоод. Тэгээ энийгээ задлаад өвөөмэгээ ээжигээ аваагаа найз нөхдөд ингээд оруулж битсэн доохгүй. Тэгээд хичээх үйл болгон мишээх зүйл болно. Хэдий үйл хоровч мөдгөн бороо болно. Хичээх үйл болгон мишээх зүйл болно. Хэдий энэ дууч гэлээ мишээж л байхад болно гэдэг. Тэгэл гоё ингээд нэг сонио ороод ирдэг юм дөө те. Гоё те. Галгал. Өөрөөсөө дууны үгнээс би бас яг нэг 2 мөрөг надад бас яг үлдчихгүй юу. Тэр нөө чимээгүй байгаа хэсэг нь чимээтэй хэсгээсээ илүү гимтэй. Гэт. Энэ яг одоо бидний амьдарч байгаа нийгэмд бас яг өдөр тутамдаа яг тулгарч байгаа. Яг асуудлыг яг хилцэн яг үгсэж чиг надад санагдсан байхгүй. Яа тэр те яг бүр дууг бүтэн яриул тэр чи одоо амар агуулгатай дуу байгаа шүү дээ. Яг ингээд нийгмийн төлөө дуурсан дуу байгаа байхгүй. Энэ дууны тухай хоёул ярилцъя. Reggae бол өөрөө бас үзэл санааны хөгжим. Reggae бол ер нь уран бүтээлчд үзэл санаагүй бол үзэл бодлого бол тэр бол уран бүтээлч гэхэд хэцүү. Үзэл санаагүйгээр уран бүтээл гаргах боломжгүй. Тэндэж манай том яруу найрагч нар те гайхалтай зохиолчд маань олон зохиолч тэнд дандаа үзэл санаа шингээж өгсөн байдаг те. Дандаа том юмыг шингээж өгсөн байдаг те. Тэгэхээр регигийн хамгийн бас нэг үүргэн тэр байхгүй юу? Нийгэмдээ үйлчлэх үүргэн. Тэр үзэл санааныхаа одоо дуу хоороо өргөж явах хэрэгтэй. Сайн сайхан цаг ирнэ гэдэг чинь үзэл санаа те. Бас реги хичнээн хайр инх тайван бүх зүйлийг гоё эргээр дуулдаг ч гэсэн Монголд нэг адил юм нь ёжлол ёгт юм байдаг байхгүй. Ёжлдог, ёгтолдог хараал яар биш зөөлөнгөөр хэлцдэг. Тэгэхээр энэ бол яг тийм дуу хийсэн. Тэгээ энэ ч бас их одоо их бачаарлаас эмзэглэлээс гарч ирсэн. Тэгэхээр яг нөхцөл байдлаа бүгдээрээ мэдэн сонгол үед яадаг уу тийм энгийн үед ч бид нар яадаг уу. Тэгээ яг надад хамаагүй. Надад тохиолдоогүй бол энэ асуудал биш. Нийгмийн асуудал биш. Миний л асуудал миний асуудал гэж үздэг тийм. Эн чинь миний асуудлууд олон болохоор нийгмийн асуудал болдог. Нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр бид нар цаашдаа амьдарч чадахгүй. Гэрт маань жаргалтай ч гудамж нь уйлантай. Харин тийм. Уйлантай дуулантай. Тэгэхээр
гэрийн асуудал шийдэгдээд гадаач асуудал шийдэгдэхгүй бол таны хөвгт ч гэсэн гадаа явна штэ. Таны үр хойч хаашаа тааж гадаа явна те. Гар нь гэрээсээ гарна штэ. Тэгэхээр бид нар чимээгүй байх нь тийм л хорн нөлөөтэй ирээдүйдээ. Одоо биш ч. Бид нар ч одоо нэг үндсэн хуультай тий. Нэг одоо пассворттай. Нэг хуулийн дотор нэг дээвэр дээр нэг тэнгэр дор тий. Амьдарч байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэнийхээ төлөө бид нар бас оролцоотой байх нь маш чухал байна л та тий. Энийг маш гоё ирэлдэг шүү дээ. Нэг завин дээр суудсан гэдэг шиг тий. Бид чи яг л нэг завин дээр байгаа хүмүүс. Тэндээс тэндээс ингээл ус голгоодоо живчих гэл байгаа байхгүй тий. Тэгсэн чинь миний хэсэг дээр ус голоодохгүй болохоор зүгээр асуудалгүй. Би хуурай байна. Би хуурай байна. Гэтэл энэ чинь аяандаа л бүгд ирэж явна гэсэн үг шүү дээ. Мачо бол одоо реги урсгалын одоо нэгэн төлөөлөгч байгаа шүү дээ. Тэгвэл ер нь хайрын тухай юу гэж боддог вэ? Тий, би бол реги одоо азтай би реги хүчмд бас орсондоо манай Рата Баазах байна. Бүтүүч болсон бүх одоо мөс зөгсөн, мөс хагалсан Рата Баазах маань. За үеийнгийн манай Жижа найз маань. За манай Мони маань тий. Ер нь ортош оршоо 4 артист бид нар цуглахнэ. Гэтэ яг одоо байгаа нь тэрнээс өмнө бол зөндөө артистууд байсан, байгч болно. Реги үзэл санаагаар бид нар бол хайрыг бол маш гоёор хүлээж авдаг. Яг миний хувь үзэл хайр бол угсаа бүх зүйлийг нэг байдлаар хайрладаг. За энэ дээр би бас дараа нэг юм хэлнэ. Миний бодлоор бол хайрыг бол би энэ бол цэвэр өгөх сэтгэл юм байна. Дурлал бол авах сэтгэл юм байна. Шунах юм уу? Хайр бол өгөх хүсэл юм байна. Бол unconditional love буюу буцааж нэхэхгүй хайр юм байна. Ер нь буцааж авдаггүй хайрыг бидний нэг өгөх сэтгэлийг яриадсэн шүү дээ. Гэтэл энд хамгийн дээд нь хайр байгаа. Хайр бол unconditional буюу ямар ч тохиролцоогүй, ямар ч хариу нэхгүйгээр өгдөг сэтгэлийг хайр гэх юм байна. Дээд хайр байж иж өгөөд нь шүү дээ. Яг үнэ. Энэ нь гэр бүлийн байна уу? Янаг амаргийн байна уу? Ах дүүс юм байна уу? Эх орны байна хамаагүй. Яг адил. Танихгүй нэг гэсэн хайрлж байна. Тэр үзэл санаагаар нь хайрлан те. Тэр хүний эсвэл гоё тэр гавьяас бэлгийн хайрлан те. Тэр оюун бодлын хайрлан те. Хичээл сэтгэлийн хайрлан гэдэг ч. Тэр миний бодлоор хайр бол тийм л учиртай юм байна. Хүндлэл бас мэддэж маш их хөндлөн багтах юм байна. Тэгэл ингэж л ойлгоод яваад л байгаа л да. Харьцуултаа ойлголт юм. Дурлал гэхэр нэрээ бас авах хэрэгтэй юм шиг. Дурлцахаар одоо таалагдах хэрэгтэй юм шиг лээ. Өөрөө хажуудаа байх хөсдөг өстэй нөгөө те. Хайрлаад ирэхээр за надгүй ч гэсэн явтаа. Чимэн жаргалтай байвал болоо доо гэдэг. Хайж явж чаддаг те. Жаргалтайгаар хөрье гэдэг. Хэр дурламтгаа бай. Байсан. Одоо л нэг тийм байлуу. Их завгууч болж эхэлж байна. Дээрээс нь илүү нэг дурлалаар хөөцөлдөхөөс илүүтэйгээр үзэл санаагаар ч юм уу зорилгоор хөөцөлдөг болж эхэлж байгаа учраас яг нь бол хэлэхэд нэг тэгж их дурлахгүй байгаа. Гэхдээ дурламаар байгаа. Тэгэхээр бас гоё урламаар байгаа. Дурлахаар урлаа шүү дээ. Уран бүтээлчд гэхдээ илүү нэг юм гоё хайр дурлалаас ч юм уу эрэгтэй уран бүтээлчд эмэгтэй гоё өсгүүгээс ч юм уу гоё мотивац авдаг юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо нэгсэндээ одоо уран бүтээлийн одоо их сурвалж ч юм уу тий. Нэг одоо байгаад байна шүү дээ. Мачогийн яг уран бүтээл одоо ямар нэг зүйлийг хийхээр гоё өөртөө ихтэй болоод гоё дуу хийж мэрч болдог ч юм уу. Тийм зүйлээсээ хаваалцвал би одоо загнуулдаг юм л дээ. Одоо ойр дотныхаа гэгч нараас найз нөхдөсөө 3 жилд нэг дуу хийдэг гэж шоглолдог байхгүй. Яг гоо тэр нь жоглолтой, тоглоомлолтой. Гэхдээ намайг хатгаж гоё урам өгч байгаа. Гэхдээ зарим жил бол итгэвтэй илүү хийн, зарим жил бол нэг хэн дуу гаргах чинь ч юм уу нэг илүү би фестивал хийж эхэлж байгаа болохоор тийш анхаарал бас ажлууд Монгол Улс төрийн ажил руу анхаарал. Тэгэнгүүт дуу бол дандаа надаас яг хүсэгцүүд л гарч байгаа. Хүчилж юусаа гарахгүй байна. Одоо нэг ийм дуу чи шинэ жил болж байгаа нэг ийм дуу чи тий. Тэгж юусаа гарахгүй байгаа байхгүй. Шинэ жилийн өмнө баахан шинэ жилийн дуу гараад ирдэг шүү. Тэгээд ерөөсөө тэгж гарахгүй яг хиймээр үйсэн санагдсан үедээ орж ирсэн үедээ л гарч байгаа. Тэгэхээр бол би бас өөрөөс нэг тэгж хүчилдэг юм окей. Зүгээр. Заавал юунд яарах вэ тий. Реги чинь гол нь өтөлтлөө дуулж болдог. Өгтлээ дуулж болдог. Тэг тусмаа улам гоё болдог. Стил байхгүй. Тэгэхээр одоо би чинь 50 60 60-тай 70-тай 80-тай ч дуулж болно гэсэн үг байхгүй. Тэг тусмаа их гоё болдог. Хоолой нь гоё сууж өгдөг. Мөн чанарлуугаа орж өгдөг. Тэгэхээр би бол нэх яарахгүй байгаа. Тэгтээ
орж ирсэн үедээ орж ирдэг учраас онгоддоо хүлээдэг гэсэн утгатай. Удагдсан маань үнцэнээсөө л Тий. ингээд бүр ингээ гоё ингээд процесс. Техникийн артист болмооргүй санагдтыг. Техникли одоо бичдэг те. За гал бичдэг. Зүгээр яг энэ дуун дээр нөгөө нэг ботцоо нэг тиймэрхүү дуун энэ дэага ботцоо явж идэл яг тэр үеийн таардах. Тэрийг мэдрэх. Нэг бол шаналлах, нэг бол асар их баярлах. Сэтгэлийн савлгаа нь өөрөө ирдэ шүү дээ. Тэр чинь илүү юм нь яг оригинал эмзэглэл ирчээд байгаа шүү дээ. Тий. Эмзэглэл гаяага учраас тэр дуу бичиж байгаа ч тий. Алдаж унсан учраас тэр унаа бусаа бичиж байгаа ч тий. Гэрийнхнийгаа сонсууч тэр Мишель гэдэг жижигхэн Мишель хүнийг ямар ажиргалтай болгодог бай гэл тий. Ялгээж л надад л орж. Миний хувьд бол би тийм артист. Гэхдээ мэдээж яг ингээл гой цаанаас урттай байдаг шүү дээ. Уран бүтээлч болгонд. Тэр нөөрэ ирдэг л байна. Цаг үеийн сүнсэн. Тий. Тэр мэдрэмж. Тэгээж бас нэг тийм амар яахгүй нэг нэг паблик артист болчихъя гэлс вайрал болчихъя. Олон нийтэд гэлс танигдчихъя. Тэр чинь ингээд аяанда өсчиж аяанда боо шүү дээ. Миний бодлоор тэгж боддог. Огцом нэр хүнд огцом юу ч нь л хүнийг асалдаг шүү дээ. Тэр яг бас өөр нөхцөл байдал хүний мэдэхгүй нөхцөл байдал үүсэж байгаа шиг байгаа маа тий. Гэтэ яалчгүй төрөмл авьяастай хүн бол эрт ирээд эрт дуусах хэвээр хувь заяатай агуу хүмүүс урт мөртөлчд бол их л хэрэгтэй л дээ. Виктор Цой, Туфак тий. Боб Марли байна тий. Биги гэх агуу уран бүтээлчд бол эрт ирээл эрт явах хэвээр юм байдаг юм шиг байна. Тэр нэг сонин яг нэг тийм бүх юмаа хийгээд бүтээгээд тэр залуухан хүн хэрнээ амар том ойлголтуудыг тий ухаарлуудыг үлдээчээ явчихдаг нь их сонь тий. Тэгэхээр нь хувь тавилан бас амар хатууч юм шиг. Гоц хүмүүс бол яг тэгдэг юм шиг байла. Тэр бол даалгавартай л ярьдаг хүмүүс юм шиг байна. Тэр салбарыг тэр үдэл санааг түгээгээд явах даалгавартай. Тэрийг угаасаа цаг нь байгаа учраас марга мэддэг баг. Тийм төрш яардаг, хурдтай хийдэг. Гэтэ яг үнэн чанартай маш лаглаг ور бүтээлүүд гардаг. Одоо чойнон байна тий. Яг нөө амьдралынхаа нэг сүүлийн үеийг уншсан л та. Тэгээ уншаал би дотроо бодоход бол надад яг амар эмзэглэл төрсэн байхгүй. Тэр одоо яг тэр нэг юм одоо хатуу одоо тийм уур амьсгалтай цаг үед төрөөд тэгээд тэрнтэйгээ тэмцэлдэж явсаар агаад эцэст нь ингээд тэр хүнийг ингээд гарцгүй болгоод яг амьдрал нь дууссан юм шиг тэгсээр нэ бүтээл нь үлдээд одоо болтол биднийг ингээд юм бодуулдаг тэр үгсийг бидэрт үлдээж ийн гэдэг нь л тэгээд яг л уран бүтээлч хүний амьдрал яг бас ингээд бодохоор баян биш юм шиг тий. Тэг санагдсан. Одоо л entertainment хөгжөөл уран бүтээлчдих мөнгө төрхтэй сайхан амьдарч байгаа Холливуд гээл та. Бид даган дөрөж уншаалгаас ер нь эртнээс л тэгэл уран бүтээл гэдэг бол тэгэл эн чин бэлэг тий төмөндөө өгж байгаа хава бэлэг тий уран бүтээл гэдэг л урлаггүйгээр хүний амьдралын ертөнцийг дүрслэх урлаг байна тий дууны урлаг байна бүжгийн урлаг байна хөгжмийн урлаг байна. Энэ олон урлагууд байхгүй бол хүний амьдрал үнэхээр өдөртэй. Тэгээд баг дайцаараа л өдөр болгон дайцаараа л дуусах байх. Тийм тий. Гоо зүй байхгүй болчихоо. Тэгээд хахир болоо. Чанангуй хувьд бол хүмүүс хвчлэн ярьдаг шүү дээ. Миний бодлоор одоо цаг үе төрүүлсэн хүн гэдэг үнэхээр үнэн. Гэтэ тэр цаг үед л төрөхөл учиртай л байсан юм шиг байна. Тэгжээж үлдсэн тий. Тэгжээж тэр нэг тэр хүний тэр шанал тэр эмзэглэл тэр их бачуурлаас тэр уран бүтээлүүд эрхчлөөч хий намайг тий. Над дээр атом болж аян гол нэргээч атом болж дэлбэр яач. Тэр бүхэн ингэж гарч ирж байгаа чинь гэж. Магадгүй одоо төрсэн байсан бол тэр хүчтэй мөртөд байхгүй ч юм бол тэр үдэл санаа тий. Тэгэхээр ингээл бүх юм учиртай учир болго. Цаанаа ингээд маш олон зүйл явж идэг тий. Нэг үйл явдал болоход нөгөө тэр ингээд зөвхөн нэг зүйлээс болоогүй юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Маш олон зүйл ингээд болж агаад нэг зүйл болж үлддэг. Одоо уран бүтээлч тэр тухайн үеийн уран бүтээлчийн зовлон ингээд тухайн цаг үеийн нөхцөл байдал одоо санхүү ч юм уу тий маш олон их усрээс нэг зүйл болж үлддэг юм шиг санагдаад. Үйл явдал ч гэсэн нэг зүйлээс зөвхөн нэг зүйлээс болдог юм шиг санагдаад байдаг. Тийм шүү дээ. Зүрх сэтгэлийн боловсрал гэж одоо бид бүхэн сүлд гоё ярьж эхэлж байна. Энэ нь юу нь хэрж чухал юм бэ? Зүрх сэтгэлийн боловсрал тийм шүү дээ. Энд чи одоо тэгэл тархил зөвхөн боловсралтай байх. Тэгээ оюун ухаан зөвхөн боловсралтай байх биш.
бие физиологч гэсэн боловсралтай л байх хэрэгтэй болчих жоох. Тэнтэй адилхан зүрх сэтгэлийн боловсрал буюу ялангуяа бид нар чинь нэг амьдралын хэв маяг өөр байхад зүрх сэтгэлийн асуудал баг гардаг байсан шалтгаан бол заавгүй тий яг ингээд байгальтайгаа ойрхон хиний тэрний миний чиний аав ээжийн хүүгийн охины ажил тодорхой тий бид тайван тий талаа хараа тайвширч малаа харж сайхан байдаг байсан бол тий жаргадаг байсан бол одоо дөрвөлжин хааны дунд байчаар ганцаардл ихсэж тий гансрах тий олонний дунд ганцаардах шиг олиггүй зүйл алга ганцаараа ганцаардах шиг гайхамшигтай зүйл алга тий тэгээд ирэнгүүт чинь бид ч нэг л их олон найзтай мөртлөө ганцаардал гэдэг цагаадлахаар найз өгч юм уу гэх шиг тий энэ орчлон ч уудан муудан гэх юм уйлаа суучих газар олдохгүй байна гэдэг шиг тий тэгэл энэ бүхэнд чинь сэтгэл зүйн асуудал гараад тэгэхээр энэ бол хамгийн чухал зүйл ялангуяа одоо үлбэр хамгийн чухал бидэрт яг нэхэгдэж байна нэхэгдэж байгаа энийгээ бид эргэж олж авах аргууд бол янз бүрээр байна сэтгэл зүйчдээр орчиж болж байна сэтгэл зүйчийг найз дээр очиж болж байна тий үгүй бол тэгээд хамгийн ер нь бол сэтгэл зүг миний бодлоор надад тохирдог арга бол сэтгэл зүгээ доктортой байлгах арга бол ерөөсөө л юу ч бодохгүй хийх үлт аяг угаах ч юм уу зүгээр нэг юм гар урлал хийх эсгийн дээр ингээд цоолбор хийх бас жоо гэрээ цэвэрлэл ингээд гинт нэг юм хийгээд эхэлчихэр нэг тайвширчдаг ч юм шиг нэг чинь бодлын цэгцэл чинь үйлдэлийн цэгцлээс эхлээл бодол цэгцлэхээр үг цэгцэрдэг те үг цэгцэрхээ үйлдэл цэгцэрдэг энэ буцаа дахиад бодолтой нөлөөлдөг энэ хүн чинь чухал юм болоо те гэхдээ мэдээж гаргаж явах хэрэгтэй шүү дээ энэ чинь бас гаргаж байгаа нэг хэлбэр би бас нэг сүлд сэтгэл зүйч гэдгсэн чинь сэтгэл зүйн тухай одоо подкастууд айгүйх сонссон л доо тэгэл яг бодоол яг өөртөө харьцуулаад яг өөр дээрээ л ингээл одоо тэр ярьж байгаа зүйлүүдийг ингээл тунгаж бодож байгаа шүү дээ тэгэл бодоол хайсан сүүл рүүгээ надаа ингээд одоо юу гэх юм хитрхийг сонсоод ахаар одоо нэг юу ч авч чадхаа болчтой шүү дээ нэг хоос ингээд нэг хан мөргөө зогсчтой шүү дээ тэгээд тэгсэн байж байгаа сүүлд нэг кино үзэж байгаа тэрэн дээр нэг юм үгс гарсан үйл явдал дээр нэг юм уу одоо өсвөр нас гэдэг нэг Netflix-ийн нэг 4 ангитай нэг кино үзсэн юм аа тэгээд эцэг их хоёр нөгөө нэг амар гүн юм асуудалд ороод тэгэл эхнэр нь сэтгэл зүйчтэйгээ ярих хэрэгтэй шүү дээ хоёлаа ярий гэдгсэн чинь нөхөр нь зүрж ууралж байгаа байхгүй тэр хүн хоёлынтай цуг байхгүй тий энэ хүн хоёлын нь юу ч мэдэхгүй байгаа шүү дээ тэр хүн зүгээр л ажиллаа хийж байгаа шүү дээ гээд тэгдэг байхгүй тэгсэн чинь би бодоод өөр дээр нөгөө нэг хан мөрөгцөн байж байгаа яг хөө мэдээж энэ бол хэрэгтэй зүйл гэдгийг би ойлгоцсон байгаа хэрнээ нөхцөл байдал болгон дээр өөр юм байна магадгүй бид нар яг өөртөө толох хэвээр үед бол үнэхээр гарцгүй байгаа юм болов уу гэсэн бодол төрөв надаа. Тэгэл ер нь тэгэл янз янзэл их сурулжаас ингээл юм тунгааж бодох юм да. Яг үнэ. Ганцаараа ер нь хэрэг боддог бай. Нэг 6 сар гэртээ гэрээсээ гарахгүй байж үзчихсэн. Тэгэл нэг уналтын үе шүү дээ. Сэтгэл зүйн асар том уналтын үед. Тэгэхэд их ярьсан да. Өөртөө. Тэгэл сонин ингээд зам бэлэг өгдөг юм байл шүү дээ. Өгчих чадвар өгсөн шүү дээ. Тэгээ артист болсон шүү дээ. Тэрнээс өмнө би чинь нөлөгтэй юм бичиж чадахгүй. Дахин хоосон угсаа сэтгэл нь хоосон юм чи. Тэгээ яг миний тарих дүүрсэн гэсэн үг биш. Сэтгэл дүүрсэн гэсэн үг биш. Зүгээр гадарлалсан. Нөгөө л нэг гадарлалт дандаа л гадарлалт. Ер нь иймэрхүү юм байна да. Тэгэнгүүт чинь нэг маа за бай нэг аваа. Бэлэг өгөөд тэр бэлэг нь ингээд би бол амар лаг гой бичдэг биш. Ялангуяа нийтлэл мэтэл бол гой бичиж чадахгүй. Илүү нэг ерөөсөл ертөнцийн жоохон гал бодно ш. За хайр гэж юу ингээл дүрэн асуудаг шиг. Нөхөрлөл гэж юу хэлээ. Одоо би чинь хэм бэлээ. Гормон яавлаа. Тэ үндэсний үзэл гэж юу юм. Үндэсний үзэл гэж юу ингээл. Жоохон тиймэрхүү юм тунгангууд тодорхой хэмжээнд өөрийнхөө энэ амьдралын туршлагаар л асуулт хариултыг олж байгаа. Тэгэнгүүт азар тэр нэг мундгуудын хэлсэн өвгдийн хэлсэн үгтэй таарж жагаад за болоо доо арай зөв явж байгаа юм байна да гэж бодож байгаа. Тэр нэг тэгэхгүй бол ингээл биш шүү дээ. Тийм шүү дээ. Буруу бодож байвал яах. Тийм яг байнга л эргэлзэн л тээ тийм. Ер нь эргэлзээ. Яг миний энэ орчлог би өөрийнхөө нүдээр харж байгаа учраас өөрийнхөө л тодорхойлно. Тэгээд тэр тодорхойлыг хэр хантай явж байна. Хэр зөв замаар явж байгаа гэдгийг тэнд маш агуу мундаг хүмүүсийн гадаа дотоодын хүмүүсийн философчдын эрдэмтдийн тийм
хүн хэлсэн үгнүүдтэй жишгэд за дөхөмөл явж байгаа юм байна да. Ойрхон араас нь явж байгаа юм байна да л гэж. Яг бид нар яг нөгөө анзаарч чадвал эргэн тойрон зөндөө гой үйл явдлууд болж байгаа хөөхгүй тий. Тэрэн дээрээс яг анзаараад харахаар яг ингээд хаяа айгу гой юм анзаардаг хөөхгүй. Тэг баян ирж хайхгүй ирнэ ингээд нэг хүний жижигхэн нэг хандлагын жижигхэн нэг талархлаас ингээд ургуулаа бодонгууд амар гой үр дүр дээр авчдаг ч юм уу тий. Тийг ёстой юм болоо. Тэгээд бүр ингээд амар холын их сурвалжаас тий. Одоо тэр хүн гэж одоо хайх юм уу эсвэл ингээд жижигхэн үйлдэл дээрээ ч юм уу яг бид яг өөр дээрээ л яг илүү их хоорондоо ярилцах хэрэгтэй болов гэж бодогдоод байгаа. Уран бүтээлч биш зөвхөн бүх одоо зүйл дээр тэгэх юм бол арай илүү амар юм шиг те. Өөрөөт нь хэлдэг түрүүний хэлдэг нэг сэтгэл зүйч болж бид нар танихгүй штэ гэдэг нөхрийн хэлдэг үг шиг. Альва те ирээдүйд гарах асуултад чи хариулт болгон өнгөрсөнд ч юм байгаа. Гэт нэг анх бичиж эхэлж байгаа байхгүй. Угсаа тэр хүн мэдэхгүй штэ. Тэр хүн бол ерөнхий одоо онолтой хүн те. Хувийн практиктай те. Тэгээ энийг стандарт болгоцсон олон практикийг нийлүүлээ стандарт туршлагатай байлаа. Нэс авах юм аав. Гэтэ хамгийн үнэн байхгүй тэр нөхрийн хэлдэг те. Нөхрийнх нь хэлдэг. Яг асуудлыг бит хоёр л мэднэ, би л мэднэ те. Би өөрийгөө хамгийн сайн таних, бас хамгийн сайн танихгүй учраас өөрөөсөө асуух нь зүгээр. Тэгэхээр өөрийн чинь өөртөө ярилцах гэдэг. Энэ бүх асуудлуудын шийдэл угаасаа л өөртөө зөв цаг гаргах. Тийм те. Яг өөртөө. Түүнээс бол ганцаараа утсаа оролдоо суух, ганцаараа зургатаа үзээд Netflix үзээд суурлал суух биш. Тэ? Яг ганцаараа өөртөө ажаад ном уншвал эргцүүлж бодоод кино үзсэн ч яг эндээс нэг юм сурвал паузлж байгаа. Гараа талхсан ч гэсэн. Тий. Гой мэдрэмж авдаг ч тийм юм биш үү гэд өөртөө илүү тэндээс асууж. Хамгийн айтайхан хариулах хүн бол өөрөө л бах л та. Өөртөө яг нөгөө нэг үнэ хариулт. Бүх үнэн хотлоо хоёр нь яг өөртөө л байгаа байхгүй тийм. Өөрөө зогтож чадахгүй шүү дээ. Манай ээж нэг тэгжээс би нөгөө хүүхд амар хотлоо ярьдэн шүү дээ. Хотлоо яриад тэгэл нөгөө нэг жоохон залхуурснаа ингээл хотлоо яриад аргалал нөгөөх нь ингээ бүр том асуудал болол. Яг тэр үед манай ээж надад яг нэг тэгж хэлжсэн би бүр сүулт ойлгож байгаа байхгүй. Минийхүү чи хэнийг ч хорохгүй шүү дээ. Чи хэнийг ч хорч чадахгүй. Чи өөртөө л хотлоо хэлж байгаа байхгүй. Чи өөрийгөө л хорж байгаа байхгүй. Тэгж хэлжсэн. Тэгээ би ботоол лсэн чам тий. Одоо би чамд худлаа ярьчих юм бол чи намайг юу гэж бодох бол ямар ч хамаагүй зүйл байгаа байхгүй. Би өөрийгөө л ингээл нэг өөртөө байхгүй юмар ингээл өөрийгөө худлаа яриад өөрийгөө л нэг юм худлаа аргацаагаал өөртөө тулж чадахгүй зугтаагаад байгаа ч юм уу нэг тийм мэдрэмж байт юм болоо гэж одоо сүултээ анзаарагдаад байгаа шүү дээ. Хүндээ өөртөө л байх юм дөө. Надаа байгаа нь гацхан би л юм шүү дээ гэхгүй. Одоо уртаа шүүрсээ би л байна тий. Үндэсний үнцэрхэг үзэлгээд бас түрүүн хэлээд өнгөрөх шиг боллоо. Энэ хоёр бас амар ялгаатай зүйл байсныг бид нар бас ингээд одоо яг ингээд тайлж мэдчих шиг байна. Мачо ер нь хэр үндэсний үзэлтэй юм бэ? Би үндэсний үзэлтэй гэж эх оронч гэж бодож байна. Тэгэхдээ тэр нь яг би тэгээд бодож үзсэн дараа тэгж би иймэрхүү юм байна да гэж бодсон л доо. Яг миний бодсон зүг үгүй юу? Үндэсний үзэл бол хамгаалах болон хөгжүүлэх үзэл юм байна. Өөрийн гэсэн юм хамгаалах, тэрийг хөгжүүлэх. Энэ бол дайрч товтлох үзэн ядах рацист үзэл биш. Үндэсний үзэл бол өөрийнхөө гэрийг, өөрийнхөө өөр хүүхдийг, өөрийнхөө хайртай хүмүүсийг, өөрийнхөө эх орныг, өөрийнхөө хэл хязгаарыг, өөрийн тусгаар тогтнолоо хамгаалах. Тэгээд ийм зүйлүүдэд хөгжүүлэх. Ямандаа эзэн байгаад хайрлах юм шүү дээ. Байгаагаар. Энэ бол үндэсний үзэл юм шиг байна. Бараг мөн бах. Би ингэж л ойлгоод байгаа. Бас нэр хэлж байгаач сонсоход. Үндэсрэг үзэл бол нэг үгнээсээ ч тэр нэг надад нэг сонир сонсоод. Энэ бол миний л бодол шүү. Нэг модорхог, бутархаг гэж байгаа юм шиг. Үндэсрэг гэхээр нэг үндэсний ч юм шиг тийм. Үгэн дотор гэхдээ амар нөгөө үгийн бүтцэн агуулга байдаг. Тэнд өөөсө бүх юм шийдэг одоо шингэсэн байдаг. Тэгэхээр үндэсрэг үзэл гэхээр илүү үндэсний үзэл шиг юм шиг мөртлөө тэгж харагддаг мөртлөө биш. Илүү ялгуурлан гадуурхдаг. Ялгааг нэрэд шүү дээ. Үзэн яддаг ялангуяа одоо урд ард хөр шиг те ингээд үзэн ядах. Айх боломжлох, үгүйсгэх, айх те. Тэнгүүд миний бодлоор өв дээдс маань хизээч
төрүүлж давталтгүй байсан жишээ нь бол бид нар дайрсан үед л магадгүй хамгаалдаг тий. Тэгээд яг яалтчгүй их том эзэнт гүрэн бол тэлэх бодлого байсан баг л та. Гэтэл ер нь бол урт туушийн түүхэнд ингээл бодоход тий бидэн рүү давталж бидэн рүү бодлого явуулдаг бол бид бол хятад хүмүүстэй 400 жил тий урт хүмүүстэй дахиад хүмүүстэй тэгэл 400 жил худалдаа 8 хийж зөндөл олон жил орсон тогтсон баг. Олон мянган жил орсон тогтсон баг. Малах угаа зараад тий цай лүү аваад торгод дурдангаа аваад тэгэхээр өнцгөө үзлэлийг үндсэн үзлээс ялгаж ойлгомоор байгаа. Энэ бол хятадуудыг үзээ ядах үзэл биш ээ. Энэ бол орсуудыг үзээ ядах биш. Энэ 3 дахь чорныг үзээ ядах үзэл биш ээ. Бид бол монголчууд өснөөсөө бүх шашин хүлэмжшүрдэг. Бүх үндэстэн өснө хүлэмжшүрдэг. Тийм гайхалтай жинхэнэ урдчлалын дээд үзэл санаатай орн байсан юм байна. Тэгэхээр энэ бол үндэсний үзэл. Бид бол хамгаалах л зүйл. Хэрвээ бидгээр оролдвол бид нар хамгаалдаг тий. Зүгээр байгаарай гэх. Тэгэхээр бол үндэсний үзэл ийм багч. Тэгэхээр би бол үндэсний үзэл. Би бол хамгаалах л зүйл. Хэрвээ гайхгүй л авах ч. Сайхан найз нөхөрлөө бизнес худалдаа хий тий. Хамтарч ажиллая. Оролдоод байвал гэдэг шиг тий. Тэгэл яг хөө миний л бодлоо л доо. Бидний одоо энэ нүүдэлчин ахуй соёл. Энэ яг одоогийн энэ нийгэмд ингээм амьдрахад бидэрт хэрэг давуу тал олоодог юм шиг санагддаг. Бид нар чинь бас ингээд дөрвөн улиралтай тий өвл тий зум энэ хоёрын дунд хавар намар гэдээ бас нэг нэлээд ийм тасан зохицох шаардлагатай үед байна шүү дээ. Тэгээ одоо тэгэл хүмүүс ярьдаг л да Улаанбаатартай хүмүүс хвчлээ. Монгол 2% улиртай бол амар юм. Тэнцгэгт ч гэсэн хүрдэг олон дөрвөн улирал авц аваад тахгүй гэлээ. Жил болгоо ингээд бүлээн гутлаа харахаар нэг юм мууд зарагдаад идэг шүү. Тэгээ энэ бол зүгээр л хошин яриад эсвэл сайн ойлгоогүй бид дөрвөн улиралтай байж аврагдаж байгаа шүү дээ. Эболоос жишээлбэл өвчнөр байсан. Том шавьчнууд, том хархнууд галуу орны юмнууд хэцүү шүү дээ. Гоё харагдаж байгаа шүү дээ. Бид бол тэгж байж тань чад. Дээрээс нь бүх ч юм болон жилийн дөрвөн улирал одоо шумуултай байвал бас хэцүү л байгаа байхгүй зүгээр. Одоо байгаа шумуул аз болоход манай шумуул их давжаа юм. Ингээ байж идэл өвл болоод хөтрээд ч юм уу эхэлчихдэг. Дөрвөн улиралтай болчих юм бол вахтынхан ч байж чадахгүй. Бид нар чинь сэрүүн салхи тэр цаахан цээж дүүрэн амьсгалах салхи ямар хөвгөлдөг вэ те. Тэгэхээр утаатай ч гэсэн миний Улаанбаатар гэдэг шиг. Миний их орон бол дөрвөн улиралтай байсан л гоё те. Тэрнтэйг л дээр. Тэгээд нүүдэлчтэй хувьд бол бид бол одоо суурин хэлжэнд бол яг хот ороод нэг 100 гаруй жил. Гэтэ бид хотгүй байснаас үг биш. Лууд хот байнууд байсан. Хүн нөргөд хот байсан, хараа хот байсан тий. Зөндөө олон хотууд байлаа. Тэгэхээр бид бол бас хагас нүүдэлч тахгүй яг үнэндээ. Яг ингээл дандаа нүүдлэл гэдэг юм биш. Нэг газар очихоор суурин тогтдог тий. Тэгтээ нүүдлэхтэй улирлаар нүүждэг. Жишээлбэл өгөөдөө хаан бол зуны өргөө, өвлийн өргөөнд өвлөн хвчлэн хараарандаа байдаг бол зун хараа авчдаг жишээлбэл. Тэгэхээр ингээд суурин гараа нөтөлж явдаг байсан байна. Тэгэхээр бид нар суурин соёл бол угаасаа байгаа. Бас байхгүй биш байгаа. Одоо л бид нар өөр ингэж байгаа юм биш. Тэгвэл одоо л зам болохоор бүгд л гараа авдаг гэсэн монголчууд юм шүү дээ. Тэгэхээр зүгээр яг нөө бидний одоо энэ жоохон зөвөр нь оюун санааны нэг онцлог байгаа юм болов уу гэж надад харагдаад байгаа байхгүй юу. Одоо жишээ нь хятад хүнтэй ингээ уулзаад үзэхэд тэр хүнтэй ингээд оюун бодлоо ингээд солилцоод үзэхэд бидрээс өөр байгаа байхгүй юу. Бидэрт байгаа энэ бид нар бас хятад хүн бас өөр гэж бодож байгаа шүү дээ бидрийг. Энэ өөр байх нь бидэрт одоо давуу тал олгож гин үү? Эсвэл зарим үедээ юм сул тал олгож байгаа ч юм уу? Энэ тал дээр зүгээр чинэл сэтгэлдлийг сонсох гэсэн. Заавал зүг буруу байх алгүй шүү. Зүгээр гойлоо мэдрэмж ярьж гин, дуу ярьж гин. Тэр хоёул өвчм гэхдээ үзэл санаагүй дуу гэж байхгүй болохоор гоё яах вэ надаа. Гэхдээ тэглээгээд хоёлаа залуу хүмүүстэй далдаа дутагдaltaй юмнууд бас байгаа. Угаасаа хөлөмшөрн тэрийг бол. Тийм. Сурж ил яваа шүү дээ. Би бол нэг өөрийгөө 100% гэж боддгоо штэ. Нэг 60 70 дээр явчихна уу? Амар өндөр өгдөө шээ. Тийм байна уу? Тэгэхээр би бас жоох ихтгэлтэй болов өөртөө. Тэгэл хүн өөрийгөө яаж үнэлэх болох юм бэ? Өөртөө ихтгэлтэй байтал. За, наадгын ялгаан дээр бол угаасаа энэ одоо угаасаа глобалчлал буюу даяаршил маань ер нь ондоочлоор бараг солигдох. Эсвэл эргээд энэ том гүрнүүд орнууд ондоочлыг зөвтгөх, онцгой гэж онцгойлох
Нэгэ хайрлах нандинах руу эргэж орж ирж байгаа. Энэ дангааршилтэй ондоошлол чинь бас зөв юм биш үү? Бид хэд даяаршаад бас дэм юм байна. Тэгэхээр хэд даяаршил чинь яванда нэг колони болох зорилготой шүү дээ. Нэг хил хязгаар, нэг улс, нэг виз, нэг пассворттай те. Чинь л даяаршлын дээд одоо зорилго шүү дээ. Тэнгүүд энд бид ингээд тусдаа байгаагаараа Монгол пассворттай байгаараа, Монгол хэм маягтай байгаараа, Монгол дээлтэй байгаагаараа, харьхраа хүмүүсттэй байгаагаараа ондоошч. Ондоошл бол ялтчгүй одоо дэлхийн шүүрхүүл юм шиг одоо том гүнэлж эхэлж байх шиг байна. Энэний тод жишээ бид нар давуу тал нь юу байх вэ? Яг сул тал нь бол ялтчгүй нэг хэсэг бол тэр гэхдээ сул тал биш байхаа нэг хэсэг зүгээр англи хэлтэй байхгүй байгаа нь бид нар буруу юм шиг те хятад хэлтэй орос хэлтэй байх байгаа нь буруу юм шиг альч юм уу те. Гэхдээ энийг хинч сурч болдог зүйл. Хэрвээ бид зарим хүмүүсийн л яг нэг яринаас жүжиг татчих байгаа шүү. Хэрвээ одоо юу шиг одоо Хонконг бол тэр чигээр англиар ярьдаг ч юм уу те. Өөр монгол төр шиг хятад ярьдаг ч юм уу те. Энэ нэг юм давуу тал юм шиг боловч үгүй байхгүй те. Тэр орны пассвортыг авч байгаа ч гэсэн тэр олон боломжуудыг эдэлж байгаа ч юмсан. Сэргээрээ энэ нь одоо л ялангуяа технологи өгсөн үед бол хэлний чирэг байхгүй болчихлоо. AI translate бол үнэхээр супер болчихлоо. Одоо энэ бол тийм асуудал биш болчихж байгаа юм. Тэгэхээр бидний давуу тал нь энд бол байна. Давуу талыг бол би илүү ингэж харж байгаа. Сонирхолтой нь 3 ертөнцид амьдарч үтсэн хүний ялгаа бүр илүү. 2 ертөнцид амьдарч үтсэн хүний бас ялгаа нэгээс илүү. Жишээлбэл Монголд Улаанбаатартай байж байгаад Америкт ч юм уу гадаадд ажиллаад сураад амьдарч байгаа залуучууд өөр баг. Тэр Монгол хүний ондоошлын ялгаа гарч байгаа. Хурдцтай, сургамжтай, хурдан тасан зохицдог. Дандаа тэнцэн очиод мундаг байна. Ихвчлэн. Тэгэнгүүт бас тэр маань очиод нэг хэсэгт очиод гацж байна. Гацж байгаа байхгүй. Тэгэнгүүт хөдөө байж байгаа. Улаанбаатар ирээд хөдөө өрнөснөөс survival skill буюу амьд гарах чадвараа сурцсан. Ажил хөдөлмөр байдал, хөдөлмөрийг сурцсан. Тэгээ Улаанбаатар дээр хотыг үзэж, хотын амьдралыг мэддэг, сурч агаад явцсан. Тэгээд Америкт очиод ч юм уу, Европт очиод ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн бүтээмж нөлөө төр. Тэр нөлөө болчих. Хөдөлмөр сурцсан survival буюу амьд гарах чадвараа сурцсан. Тэд нар чинь сэтгэлээр унах нь бага. Тэсвэр хатууч илүү өндөртэй. Улаанбаатарынхаас илүү өндөртэй болчиход. Улаанбаатар чинь бусад орныхоос илүү хогдог. Бас ингэ ялчгүй жоохон хатуужл шаардаад байгаа. Тэгэхээр нөгөө хатуучлаасаа илүү том хатуучлаа манай орон нутгаас ирсэн хүмүүс маань илүү мундаг байх жишээ. Ийм зүйл ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ ондоошл сайн байгааз зүгрэгaz бидэрт байх ёстой зүйл зүлгэз хэрэгтэй зүйл. Манай подкастаар нөө Дуучин Баатар орсон байхгүй юу? Тэгээд харийн оронд ингээд Монгол сайхан дуугаа дуулаад ингээд явж хахад тий одоо монголчууд маань ингэж хүлээж авдаг гэдэг подкаст нэр маань ярьсан. Тэгээд тэрэн дээр нөө рилийн таслаа оруулсан чинь бас юм комментнууд үлдсэн. Нэрэл бид нар ингээд одоо Монголоос гараа явахаар бүр Монголоо улам их санах юм аа. Монголоо бүр хайх юм аа гэдэг юм үгс байсан л да. Энэ тал дээр ер нь юу гэж боддог вэ? Холдчихж ойртдог шүү дээ. Ойртогдсон холддог, холдогдсон ойртдог тий. Тэгэхээр энэ бол ялангуяа нэгдүгээр үеийн гадаад байгаа монголчуудын хувьд маш их хэрэгтэй зүйл байсан. Анх удаа очиж байгаа гэсэн үг шүү дээ. Анхныхаа одоо үе дээр өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа. Саяас Америкаар 5 отоор яг Баатарынхаа өмнө тоох явж ирлээ. Яг тэр зарчмаар. Тэнд 2 дугаар үе, 3 дугаар үеийг гараад эхэлчихэж. Чикагогийн монголчууд гэхээр 2 дугаар үе, 3 дугаар үе гэдэг ч юм уу тий. Тий одоо ингээд хүүхдүүд нь ачнаар нь. Ачнаар нь одоо бүр том болсон залуучууд болсон юм байна. Монголчуудын яг явснаас хойш ингээд тооцоолохоор. Тэгэхээр нэгдүгээр үеийн монголчууд маань ялтчихгүй нэг амьдралын төлөө бас ингээд хилэндээс таад маш тэнд бол ихэнх нь баг бизнестэй болцсон, гоё болцсон баг. Өчрөө болцсон. Маш их хөдөлмөр хийсэн тий. 2 дугаар үеийнхэн бол яг аав ээжтэйгээ тэнд өссөн учраас Монголдо багтаа байж байгаа явсан учраас ч юм уу энэ ч байж байгаа учраас ондоо бас учиртай. 3 дугаар үеэр тэнд өсөж тойрсон. Монгол хэлээр юм уу? Ялчгүй гизэг ихтэйг юм гэртээ монголоор ярьдагч эргэн тойрны илүү болон Америкчууд англичууд байгаад илүү сэтгэлгээний хүртэл тийм болж байгаа. Тэгэхээр санах нь зөв, санах амьдралаа бодоод явах нь ч зөв. Аль алинд нь буруу байхгүй. Санахгүй байна гэж байхгүй. Гэхдээ тэнд яалтчгүй монгол залуучуудын юм үлддэг юм байл. 3 дугаар үед битүү англиар ярьж байгаа ч гэсэн, монголоор муу ярьж байгаа ч гэсэн монгол бүжгээр бүжгэлтэй хүмүүс байвал яг
Яа гоё тий. Миний дуун дээр бүгдээр сонсож дандаа Монгол төсөөгөө төрөөгөө. Тэн төрчихсөн хүмүүс. Тэгтээ Монгол бүжиг. Тэгэхээр энэ нөгөө нэг санах сэтгэл чинь эргээд үйлдэл болж эхэлж. Тэгээд эргээд нөгөө нэг сургуулиудаа үсгэж эхлээд бүх хүмүүс маань боломжоор хүүхдүүдтэй ингээд монгол өвсөөлө заагаал. Хоёул яриа эхэлж байхдаа сэтлэн гэдэг шиг тийм. Ингээд тэр чи яалч монгол хүүхд юм чинь. За Монголд ирэхээр ял энэ чинь бас юм аваад байгаа шүү дээ. Тэр бол тэр санах сэтгэл чинь тийм л хүчтэй байна л да. Тэр яг ингээд бидний дотор байдаг. Яг нэг юм одоо монголчуудын тэр хүүхдүүдэд буруу байхгүй шүү дээ. Тэр 2 дугаар 3 дугаарх нь буруу байхгүй. Аав ээж нар үнд ч буруу байхгүй амьдралынхаа төлөө. Гэхдээ тэгэж гоё ингэж өгч байна гэдэг, хадгалж байна гэдэг те. Тэр бид нар бас юм оюун санааны хувьд бас юу ингээл нэг юм гадныхныг дагаал ингээд явчихаар хүмүүс бас биш байгаа байхгүй тий. Энэ бүх цаг үед одоо ингээл нөө тэгжээстэй гадаадын дуучдыг амар их сонсоод байна гэдэг. Үгүй угаасаа л гадаадын дуучдыг сонсох хэрэгтэй юм шүү дээ тий. Уусаа өвгөн болгонд л нэг тийм хэрэгцээ байгаа шүү дээ. Би бол яг хүүхэд байхдаа K-pop тий. R&B ч юм уу ингээл Chris Brown, Lil Wayne, Bow Wow ч юм уу ингээл бүгднгийн сонсож байгаа л яг Монгол гоё хип-хоп дуу сонсоод би эндээс бас яг юм авч байгаа байхгүй. Тэрэн дээр надад бол зүгээр тийг санагдсан. За хоёлоос нэлээд ярилцчих шиг боллоо. Подкаст маань бас өндөрлөх төхөж байна. Тэгээд мачаага одоо манай сонсогчд болон бид бүхэн зориулаад нэг дуу хүргээж гэж хүсэж байна. За ингээд та нартаа унаа босоо гэдэг дуугаа хүргье. Тэгээд хүний амьдрал унаа босоо, бидний амьдрал тэр чигээр унаа босоолаа. Алддаггүй хүн гэж байдгүй, алдаад л байдаг хүн гэж байдаггүй билээ. Гахалтай. This is nomadic reggae style alongside Hatna and me Machamafai. Алдахгүй байна гэж юу байх вэ? Алдаад л байна гэж юу байх вэ? Энэ бол унаа босоо. Хүүхдингэр FM радио. Алдахгүй байна гэж юу байх вэ? Алдаад л байна гэж юу байх вэ? Алдааны дэнсэн дээр амьдрдгүй хүн гэж юу байх вэ? Үнцнийг мэдрэх мөчөд мөн чанар харагдан, харахыг хүсвэл харагдан. Хүсэхгүй бол мартагдан, мартах умардах хүмүүс мартана хадалалдан магадгүй чи олгож чадуулах гэж алдахгүй. Мартахгүй бол алдахгүй, алдахгүй бол онохгүй. Онлооч гэсэн өнгөрч яваад ажиг бодож алдахгүй. Сансан шиг сансандаа, хөрсөн шиг хөрсөндөө, сайн хөрчний тусаар харсан шиг харсандаа. Бүрийн алтаа өрийн айган тарсан хэмжээ. Тэнгэрийн нотын сайхан жаргал байдаг тэр тас басгаж ухаан мань байдаг тэнгэрийн үгсэн тэр алдаа бол даваа. Түүнийг л ойлгож чадвал алдаа чамаа цугтааж байдаг. Инсадагвас. Эндэр бүгд хамтаа сайхан дуулцгаая. Энэ маань манантайган хоёулаа Ортын баян жаргал намайг мэдмээр байвал найзаар минь хэмжээрэй. Насыг минь мэдмээр байвал тархиар минь хэмжээрэй. Хүнийг мэдмээр байвал зүрхээр минь хэмжээрэй. Хүслийг минь мэдмээр байвал мөрөөдлөөр минь хэмжээрэй. Амьдралыг минь мэдмээр байвал алдаагаар минь хэмжээрэй. Алддаггүй хүн байдгүй учир хүнээрэл минь хэмжээрэй. Ухамсарыг минь мэдмээр байвал ухааныг минь мэдмээр байвал үнхээр л чи мэдмээр байвал өөрийгөө нэг хэмжээрэй. Алдаа хэрэгтэй юу гэвэл хамгийн хэрэгтэй. Хүний дэдэ хүн болоход чинь хамгийн нэмэртэй. Алдаа хэрэгтэй юу гэвэл хамгийн хэрэгтэй. Хүний дэдэ хүн болоход чинь хамгийн нэмэртэй. Авч гэх юм ухаанаа сансэрхийн сургаалаар хандаж чадвал энэ алдаанаас хайх зүйл гэж юу байх вэ? Авсан шиг авч гэмээ, өгсөн шиг өгч гэмээ. Амьдарч чадвал би өөрийгөө амьдэрсэн шиг амьдарч хэмээ. Инцаагуурах нэдэхөө
гүй гурван жил болсон боловч ундах хонорно хоёулаа давсан дараагийн хүндид мөн чанар харагдан хаяа хоо алдагаар амлж амьдарсан амьдрал хүний чанар харагдан хей давага давсан дараагийн хүндид ахын зода мандуя хаяа алдагаар амлж амьдарсан амьдрал алдар зуга мандуя хаяа хей Дээрээ сайхан дуулцгаая мандантайга хоёулаа дахоо Хей маратагадашгүй гурван жил болсон боловч мансуур хонорно хоёулаа дахоо Унаа босоо. Мачо. Чи бидний амьдрал тэр чигээрээ унаа босоо шүү дээ. Энэ ямар гоё сонсогдож байна тий. Ханаастад гайхалтай байна. Гоё байна. Баярлалаа. Зочноор бас хүрэлцэн ирсэн бас урилгыг маань хүлээж авч ирсэнд үнэхээр их баярлалаа. Өрсөн маш их баярлалаа. Миний хувьд аймаг гоё дүр мэдрэмж авлаа. Тэгээд сонсогчд маань ч гэсэн бас хоёулынх нь яриаг бас сонсоосай. Тэгээд хэрэгтэй ч гэсэн нэг зүйлээ бол аваасай. Авахгүй ч гэж болно л да. Хамаагүй тий. Тэгээ яг нь батарей жоохон мэдрэмжийн юм ярьлаа. Залуу хүмүүс маань бид нар одоо юу бодож явж байна, яаж мэдэрч байна гэдгийг хуваалцлаа. Энэ бол зөвхөн мэдрэмжийн хуваалцалт байлаа. Тийм. Зөв буруу гээгүй. Хоёр залуу хүн зүгээр л хоорондоо ярилцсан. Энэ бол угаасаа подкаст. Тэгээд гоё мэдрэмжийг, гоё дуу хоолойг бас би хүргэе гэж хичээж байгаа байхгүй. Яг энд бас их гоё энергитэй юм байна. Тэгээд угаасаа ялтчгүй Монголын одоо гайхалтай энэ студи одоо радиогийн студид орчихсон бол үнэхээр гайхалтай би бүр энэ бол маш олон одоо урлагийн гайхалтай хүмүүс ирж ах эгч нар маань хурж ирж энэ ч энерги цацруулсан учраас тэр хүмүүсийн энерги шүү гоё байхгүй. Тэгэхээр энэ донд бас энерги жоохон ч цэвэлтэйгээ та нартайгаа уулзч ярилцсан. Үнэхээр гоё байна. Таатай яа. Яа, баярлаа. Тэгээд Хүүх Тэнгэр подкастын маань зочноор Мачо хүрэлцэн ирж нэгэн дугаарыг хамтдаа бүтээлцлээ. Тэгээд хамтдаа байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгээд Хүүх Тэнгэр подкаст маань энэ түрээд өндөрлж байна. Subscribe дарж бидэнтэй нэгдээрээ. Тэгээд баярлалаа. Йомафа. Энэ түрээд өндөрлж байна. Бэсэн лөө.